жишээлбэл бол цэнхэр өнгө гэж хэлнэ. Дандаа ийм нэг хутга сэлэм нэг тийм зодооны төрлийн юм байгаад их ингээл 24 цагаас илүү цаг байдаг бол ахаад нэммээр санагддаг. Намайг Мөнхөгийн Ариунтия гэдэг. Орхон аймгийн 2 дугаар 10 жилийг 2006 онд төгссөн. 2010 онд үндэсний Батлан болгох сургуулийг радио холбооны инженер мэргэжилтэйгээр төгссөн. За 338 дугаар ангиас ажлын гараа маань эхэлсэн. Оператор бичээч албан тушаалд ажиллаад 2015 оноос зэвсэг төчний ТЭГ 13 дугаар ангид техникч, салааны захирагч, ажиллагаа удирдлагын тасагт радио төлөвлөлтийн офицер. За 2024 оноос өнөөдрийг хүртэл зэвсэг төчний 180 дугаар ангид цэргийн шууд илэмжийн төвийн дарга албан тушаалд томилогдсон одоо хүртэл ажиллаж байна. Цэргийн албаагчдын хувьд бол өдөр болгон өглөөний нэгдэл дээр ажил маань эхэлнэ. За эндээсээ үүрэг даалгавраа аваад дараагийн ажлын чиглэл маань тодорхойлогдно. За тэгээ өөрийнхөө төвийн бүрэлдэхүүнд ажлын чиглэлээ өгөөд ажил маань эхэлдэг байгаа. Энэ бол одоо нунчак. За энэ спортоор бол хичээллээд би за нэг 5 6 жил болж байна. Энэ одоо спорт бол яг одоо баруун гарталтаа эргүүлнэ, зүүн гарталтаа эргүүлнэ. Бас зүүн гарталтаа эргүүлэхээр одоо хүний зүүн тархи хөгжинэ тий. Анхаарал төвлөрөлт маш сайжирна. Энэ спорт бол ач тусна. Хичээллээд төвлөрлөлийг бий болгодог. За хичээлээд 5 6 жил болж байна. Бэлтгэл хийдэг газрын хаана гэдэг лээ. Бэлтгэл хийхдээ бол би одоо энэ чинь сэлэм нунчак хоёроо бол ууланд аваад алхацдаг. Тэгээ уулан дээр гараад нөө группийнхнийгаа амарж яхад нь бэлтгэлээ хий чинь. Тэрнээс бол яг ингээд тусгаалan зориулсан цаг одоо жишээ нь заал ч юм уу байхгүй. 7 хоногт нэг удаа ер нь энэ хоёроо бэлтгэлээ хийчдэг байгаа. Энэ одоо. За энэ болохоор яг спорт хутга шийдэлтийн зориултын хутга нь ийм хутга байдаг. Тийм тэгээ ингээ 3 ширхэг хутга тэмцээнд ер нь бид нар чинь 3 4 5 6 7 гэх метрүүдээс зайд хутга байн шийддэг. Тэгээд энэ миний яг одоо нөгөө өөрөө спортод дуртай хүн чинь ингээ материалыг баазаа хүртэл өөрөө цуглуулад явж байна. Энэ сэлмийг болохоор би одоо бас сэлмээр хичээллээд бол муу энэ нунчактайгаа адилхан. Ингээ хойлонгийн ер нь ашигладаг юм. Тий, хойлонгийн зэрэг эргүүлээд 2 гартаа эргүүлнэ. Энэ нунчакач мөн 2 гартаа зэрэг эргүүлээ явна. Энэ бол бас хэлээсэртэй. Энэ сэлэмний хувьд бол би ч одоо зэвсэг төчинд яг ажиллаад одоо 11 жил болж байна. Мөн марш тактикийн тэмцээн дээр л бас заалгаал, суралцаал явж байгаа юм. Тэгээ одоо хүртэл өөрөө нөгөө сонирхолтой учраас сэлмээрээ бас эргүүлэн хичээлэн өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж явахдаа медаль парадаар бас сэлэм эргүүлж исэн. Үзүүлэлт тоглолтод оролцож исэн. Ганцаарчилсан үзүүлэлт тоглолт хийж оролцчихлаа. 2 сэлэмтэй үзүүлбэр үзүүлж исэн. Эмэгтэй хүн бас яг ингэ сэлэмтэй үзүүлбэр үзүүлээд ингэ зогсож байгааг харуул бас хүмүүс сүртгэл юм байна да. Хүмүүс бас тэгдэг лээ. Чи одоо ингээд дандаа ийм нэг хутга сэлэм нэг тийм зодооны төрлийн юм байгаад их ингээл бас нэг тоглоом шоглоомор тий хэлжлээд. Би зэвсэг төчинд одоо 11 дэх жилдээ ажиллаж байна. За ер нь миний хүүхэд нас бол тэр чигээрээ цэргийн ангийн хашаан дотор өнгөрсөн. Одоо манай аав цэргийн хүн түүнийг дагаад ээж маань бас яг насаараа цэргийн ангид энгийнээр ажиллаж байгаад хоёул гавьяаны амралтанд гарсан байгаа. Цэргийн хүн болох хүсэл мөрөөдөл болвол яг ааваасаа уламжлалтай одоо аавыгаа харж бахархаж яг том болоод цэргийн хүн болондоо гэсэн зорилго маань бүр аль бага насндаа суудсан байсан. Тэгээд энэ хүсэл мөрөөдлөө биелүүлээд одоо ингээд цэргийн хүн болчихсон явж байна. Би дээр 2 ахтай. Нэг ах маань бас зэвсэг төчинд одоо зэвсэг төчний ТЭГ 11 дугаар ангид сурагч багш албан тушаалд ажилладаг. Манай гэр бүлийн хувьд бол ер нь удамд амьдсан цэргийн хүмүүс байгаа. За нэг ах маань болохоор одоо энгийн байгууллагад ажилладаг. За гэр бүлийн хувьд бол бүгд ингээд нөгөө цэргийн
одоо тогоонд нь ороод ажилдсан учраас намайг цэргийн хүн болно гэхэд эсэргүүцэж байгаагүй. Тэгээ би ч одоо нэг багаасаа ингээд цэргийн хүн болно гэдгээ тодорхойлцсон учраас харин дэмжижсэн. Одоо 10 жилдээ аюу тийм урлаг тал руугаа илүү байсан. Тэгээд ер нь явцын нөө солигдсон шүү дээ. Урлаг гэхээр би одоо 10 жилдээ нэг 8 дугаар анги хүртлээр уран нугралтаар хичээлдэг. Уран нуграач байлаа. За мөн хажуугаар нь нөгөө урлагийн үзлэг гэдээ болдог тий. Тэрэнд дуулна, бүжиглэн бас нэг 10 жилдээ нэг хөөрхөн хипхоп дууны дуу дуулдаг хамтлагтай байлаа. Тэгээд 10 жилдээ нэг урлаг руугаа арай илүү сонирхолтой байсан. Таеквондогоор хичээлж байгаа л тэр маань суур болсон юм болов уу гэж боддоо штэ. Таеквондо мөн одоо гүйлтийн спортоор хичээлж байгаа л тэр маань илүү түлхэц болсон. Тэгээд цааш дараагийн спорт руу хөрвүүж ингээл ороод явж байгаа. Гэр бүлийн хувьд бол манайх ч одоо нөө цэргийн хүмүүс болохоор бүгд л маш тийм тууштай хүмүүс. За ингээд яг ингээд ийм мэргэжлийг сонгоод ингээд цаашдаа ажиллахдаа итгэлтэй байна уу? Одоо нэг сонгуул ингээд тууштай байх ёстой штэ гэдэг зүйлийг хэлжсэн. Одоо яг ингээд тууштай л явж лээ. Манай аав бол одоо барилгын цэргийн ангиар ажиллаж агаад гавьяаны амралтанд гарч ирсэн. Ахмад цолтой тэтгэврт гарч ирсэн. Тэгээд одоо яг аавынхаа цолон дээр ирсэн байна. Тэгэл цаашдын одоо хүсэл мөрөөдөл бас илүү цаашлан зорилго маань тийм л байна. Хүрээгүй газрыг гэж нэг зүүр өгöd шүү дээ. Ямар ч давуулан биелүүлнэ л гэсэн зорилго тэмүүлэлтэй явж байгаа. Ер нь бол яг мэргэжил сонгох дээр бол бас холбоочин болох уу? За холбооны ангид орох уу эсвэл төрийн захиргаа руу орох уу гэсэн сонголтууд байсан л та. Тэгээ яг тухайн үедээ бол би холбоочин мэргэжилтэй болёо, сонирхолтой юм байна гэж бодоол яг холбооны мэргэжлийг сонгоод суралцаад төгссөн. Станцаар ядаж л ингээд нэг буруу мэдээ авчвал би зарлан мэдээгээ тий буруу мэдээ дамжуулна. Тийм болохоор маш сайн сонор сэрэмжтэй байх албан тушаал. Засгийн газар болон яамдууд тэр дундаа баталгаа хамгаалах яам, зэвсэгчийн жанжин штаб, мөн төрлийн цэргийн командлууд албан байгууллагатай маш их харилцан ажилладаг. За үүндээ болохоор одоо нөгөө цэргийн шуудан илгээмжийг ямар ч тасралтгүйгээр найдвартай зохион байгуулан ажилладаг төв байгаа юм. Зэрэг! Хоп! Монгол улсын төрөлбө! Мондол! Зэрэгээс баруутиш. Хүсэл мөрөөдлөөрөө тэмүүлж орж ирсэн учраас ажилдаа дурлаж өдөр тутмын ажиллаа зохион байгуулж явуулдаг. Мөн манайх чинь одоо ихийг дэмжих ажиллагаанд бас үүрэг гүйцэтгэх нь гадаад харилцаа маш сайтай. За эмэгтэй хүн бас цэргийн байх нь эрэгтэй цэргийн албаагчдаас илүү их шаардлага өндөртэй гэж миний хувьд бол боддог. Яагаад гэхээр одоо гэр бүл үр хүүхдээ зохицуулна, ар ажил амьдралаа зохион байгуулна. Мөн бид нар чинь цэргийн хүмүүс чинь нэг сургалт дамжаа хээрийн бэлтгэл гадаад дотоодын сургалтанд хэдэн сараар хэдэн жилээр явхад одоо ар гэр нь бас маш сайн ойлгож дэмждэг байж аж энэ бүхний ард бас гараад ингээд зэвсэгчинд хоёр гүйцэтгэлээр зүтгээд явцгаадаг цэргийн албаагчд. Би 2020 онд Мот бодлогын 10 дугаар ээлж Монгол улсын цэргийн баг нүби мандаттай бүгд найрамдах өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгсэн байгаа. За энэ болохоор 1 жилийн хугацаатай. Тэгээд энэ бүрэлдэхүүнд ороод бас нэг эдисн болоод үүрэг гүйцэтгсэндээ маш их бахархалтай байдаг. Яг ажиллагааны газар орон дээр болол ингээд бид нар яг чиглэгдсэн тус тусынхаа ажил үүргийг гүйцэтгэж явдаг. Миний хувьд бол би одоо холбоо салаанд холбоочин албан тушаалд явж байсан. Ихийг дэмжих ажиллагаанд явхад бид нар нэг наан бэлтгэл сургуультанд хамрагдана.
За энэ маань болохоор цэргийн албан агчдыг дадлагжуулах сургалтууд манай сургалтын нэгдсэн төвд явагддаг учраас ерөн сэтгэлзэн хувьд бол урьдчилаад бэлтгэсэн. За ийм газар орон дээр ийм ажил үүрэг гүйцэтгэн гэдэг бүх юмаа ерөн тодорхойлцсон байдаг. Яг тэр сургалт маань бодитоор явагдаж байдаг учраас яг л миний бодож исэн, төсөөлж исэн одоо цаг агаарын нөхцөл байдалч тэр яг тэр төсөөллөөр маань бодит байсан. Манайх чинь тэнд бас олон жил ингээд үүрэг гүйцэтгэсэн учраас иргэдэн одоо монгол хэлээр чөлөөтэй ярьдаг болцсон. Одоо манай цэргийн албан агчтай харилцаар агаад монгол хэл сурцсан маш тийм оюуны потенциал сайтай хүмүүс байдаг. Хүүхдүүд нь ингээд чөлөөтэй монголоор ярих нь бас сонирхолтой санагдчихсан. Мөн ингээд манайх ч одоо дөрвөсдийн хоорондын харуул хамгаалтанд гардаг. Тэр нөхцөл байдалд бол ингээд харж яхад монгол хүний хувьд бол үнэхээр би одоо ямар азтай хүн бэ? Ийм сайхан монгол оронд ирэх чөлөөтэй энэ одоо ингээд монгол улстай төрсөндөө маш их бахархах сэтгэл бол төрдөг юм байна. Сумруу дайрчрахтаа дайтэрч үзээгүй мөнхөд отногтихөн ээж. Миний амьдрал бол 24 цагаас илүү цаг байдаг болвол ахаад нэммээр санагддаг. Маш юм завгүй өнгөрөөдөг өөрөө айгүй итгэвтэй байхыг эрмэлздэг. Жишээ нь одоо нэг тогтмол хийдэг юмаа нэг ингээд өөр ажил ч юм уу гараад ингээд алхасчихаар тэрэндээ жоохон стрессгээд нөө хийх ингээ яг ингээ бүх юмаа төлөвлөгөөний дагуу явагддаг учраас нэг цаг хугацаа маань багдаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Би цэнхэр өнгө гэж хэлнэ. Одоо монголчууд чинь тэнгэрээ шүтдэг гэдэг түүнтэй адилхан ингээд одоо ямар нэгэн одоо алхалт ч юм уу тий уулын алхалтанда алхаад ингээ гарахаараа дандаа хөх тэнгэртэйгаа бас нэг монгол хүн байна. Цай сүүнийхаа дээжийг өргөчдөг. Тэгээд энэ уудам минь тэнгэр шиг ийм их хүсэл тэмүүлэлтэй гэр ингээд ер нь дараагийн юмнуудаа зорддог учраас цэнхэр өнгөөрөл тодорхойлно да. Бас юм чинь янз бүр шүү дээ тий амьдрал баялаг гэхчээр хүнд юм амлсан болвол ингээд биелүүлэхийг зорддог. Хүрч чадахгүй бол за ийм асуудал гарлаа гэд тайлбар шалтгаанаа хэлээд ер нь юм тууштай байгаасай. Одоо би ч бас нэг төвийн дарга бас залуу үеийнхэнтэй ажиллана. Тэгээд залуучуудаа ч гэсэн хандаж бас яг хэлдэг. Үнэн бай, ажил мэргэжилтэй тууштай бай, амьдралдаа ч тэр гэж хэлэл цагтагдаа. Миний үед бол тийм шантарч ирсэн юм бол байгаагүй. Нөгөө зорилгоо тодорхойлцсон байсан учраас хамтдаа өдрийн шоунд явах гэсэн ч гэсэн шууд болж өгдөг. Болно. Яг ажлын цаг маань бол өглөө 8:30-аас 5:30-ийн хооронд дуусна. Тэгээд гэртээ очиод гэрийн ажлуудаа амжуулна. За тэгээд хүүхдийн хичээл номыг хийлгэх иймэрхүү ажлуудаа зохион байгуулад яг нэг бүх юм төлөвлөгөөтэй байхаар айгүй амар байдаг. Яг төлөвлөгөөнийхөө дагуу явждаг. Тэрийг бас нэг гэр бүл маань ч ойлгодог учраас ингээд ер нь яг манай гэрийн цагийн хуваар ч гэсэн яг тэр төлөвлөгөөний дагуу л явагддаг. За хагас сайн бүтэн сайнны хувьд бол амралтын өдөр бид нар нөгөө групп ууланд алхалтын нэг жижиг групптэй гэдээсэн шүү дээ. Өглөө 6 цагаас цуглаад алхацдаг. Тэгээд алхалтаа хийгээд нэг за 11 10 цагийн үед гэртээ ирлээ гэж бодоход эмэгтэй хүнийхээ ажлыг гүйцэтгэн. Хагас сайн бүтэн сайнны хувьд бол яг тэгж өнгөрдөг. Тэгээд нэмэлтээр чөлөө цаг гарангуут нь хотох шидэлтийнхаа одоо хагас сайн бүтэн аль нэгэнд нь алхсан бол нөгөө өдөр нь хотох шидэлтийнхаа спортоор бэлтгэлээ хийнэ. За ууланд алхахдаа бас би нэг зүгээр алхдаггүй.
ууланд алхахдаа нунчака ч юм уу хоёр сэлмээ ч юм уу үүрээд алхацдаг. Тэгээ уулан дээр одоо яг нэг орой дээр нь уулынхаа оргил дээр гарчаад тэндээ хутга юуныхаа сэлэм нунчакныхаа бэлтгэлийг ер нь тэндээ нэг хид эргүүлээд давтчихдаг. Тэгээ хүн чинь нэг ингээд бэлтгэлээ хийхгүй орхичоор ер нь төсөөрчдөг. Тийм болохоор байнгын ууланд алхахдаа нунчак сэлмээ үүрээд авч яваал алхаж бэлтгэлээ хийгээд ингэж өнгөрөөдөг. Манай охин бол одоо 7 дугаар ангийн сурагч. Ер нь бас мэрэгчлээ тодорхойлцсон. Гэтээ цэргийн хүн болохгүй. Намайг нэг ингээ байнгын завгүй байдаг учраас ер нь багаасаа ингээ нэг орхигдоод үлдсэн. Тийм болохоор өөр мэрэгжил сонгоцсон. Ер нь эмч болно би гэсэн зорилготой хүн байгаад. Эхлээд нэг хараад ч юм уу миний одоо дөрөв хувцсыг хараад багада бол цэргийн хүн болно гэж тэгдэг гэсэн. Одоо том болсон чинь болохоор солигдоод би одоо эмч болноо. Та ерөөсөө ер нь ингээд гэртээ үзэгдэхгүй байх гэдэг тийм яриа бас болж байна. Дэмжин би одоо яг одоо охин маань юу хүсэж мөрөөж чинь яг тэрнийхэн талд бол бац огсон бүх ингээд одоо мэрэгчлээ сонгоод одоо 7 дугаар ангийн хүүхэд мэрэгчлээ сонгоцсон байна гэдэг нь бас бахархуу штэ зоригтой. Тэгээд яг тэрнийхээ талаар одоо хим биологтой анхаарад тодорхойлцсон зорилгоо тодорхойлцсон явж байгаа нь бас бахархуу штэ санагдаж байна. За цэргийн хүний хувьд бол мэдээж дараагийн амжилтууд тэмцээн уралдаанч тэр дараагийн албан тушаалч тэр те ингээд зорилтууд бол байдаг. Тэгээ одоохондоо бол яг энийг ингээд нууцлаад үлдээж байна. 2025 оны 11 сард болсон. Монголд дэлхийн аварга утга шидэлтэй спортын дэлхийн аваргын тэмцээн болсон. За энд манай зэвсэг түвшний жанжинштаваас нэг зэргийн албаагч маань ахлаад энэ тэмцээнд тамирчдыг авч одоо ангиудаас тамирчдаа авч оролцуулсан байна. За энэ тэмцээнд бас баг хамт олноороо амжилттай оролцож жишээ нь манай багаас одоо рекорд тогтоосон цэргийн албаагч байна. Мөн өөрсдийнхөө хэм хэмжээнд бүгд л амжилттай оролцсон. Энэ спорт маань 25 оноос Монголд орж ирсэн. Яг одоо ингээ хөгжиж явж байгаа спортын шинээр. Утга шидэлтийн спорт ер нь одоо ингээ зэвсэг түвшинд нэвтрээд орцсон. Олон ангиуд бас энэ чиглэлээр цэргийн албаагчтай дадлагжуулаад сургаад явж байгаа. Энэ маань бас яг өөрт маань маш их мотивацийг өгдөг. Үүнээсээ би өөрөө ингээд завгүй байгаадаа шаналлахгүйгээр ч юм уу өөрөө маш их хүсэл зориг тэмүүлэлттэй байгаа учраас дурлаж хийдэг, дуртай. Тэгээд хүмүүст бас одоо цэргийн албаагч бас эргээр нөлөөлөөсэй. Одоо өөрийнхөө хэмжээнд яг төвийнхөө бүрэлдэхүүн ч гэсэн нунчак эргүүлэхийг бас заагаад бас доороо нэг шавтай болцсон төвдөө ингээд одоо нөгөө цэргийн албаагч маань нунчак эргүүлээд сурцсан. Дараагийн дасгал нь юу вэ? Одоо дараагийн шинэ юм заагаад өгөөч гэд ингээд бас суралцаад явж байгаад нь бас бахархууштай санагддаг. Яг нэг хайрцагт ингээд баригдаад байхыг бол хүсдэггүй. Яг ингээд өдөр тутмын хийдэг юмаа хийгээл яваал байвал одоо амьдралын хугацаа богинохон штэ. Хүн ганц л олдох амьдралдаа тий юмд сордог ингээд байгаасай гэж хүсдэг. Мөн энэ спортуудаар хичээлснээрээ дараагийн шинэ спорт юу вэ? Одоо би бас нөгөө дараагийн спортоо тодорхойлчиход байж байгаа юм. Нэг дээс тэр бас нөгөө нэг заал талбай инээ тэрэг гэдэг гэхдээ их боломжтой учраас дээсний спорт руу бас орж үзээгээд тэгээд одоо дээсний спортыг бас сонирхол үзэж байна. Одоо яг гээд дуутай ингээд аятай хослуулсан яг аяны хэмнэлээр дээсний эргэлт тэгээ бид нар ч одоо багада зүгээр л ингээд дээс тоглоод өнгөрөөдөг байсан шүү дээ. Одоо яг тэрнээс болохоор арай өөр одоо гიშгэлт ингээд юмнууд ингээд яг ингээд техниктэй яг тэр техникээр нь бас нэг дээсний спорт руу орно гэсэн зорилго тавьчаад байж байгаа юм.
дараагийн спорт маань бол тодорхойлогдсон. Цэргийн албаагчтайгаач тэр мөн хүмүүсийг одоо спортоор маш хичээлээсээ илүү юм эхлээд бол ууланд алхах хэцүү байдаг. За ууланд алхах бас хориотой заалттай хүмүүс ч байдаг. Тийм хүмүүс маань зүгээр спортоор их ингээд тултлан юм хийх гээд өөрийгөө ядрах биш. Зүгээр ингээд давтамжаар гараад нэг алхацдаг тий 10-20 минут алхдаг. Спортод ороод ингээд өдөр болгон тэр юмыг хийгээд харах хүн өөрөө дончдаг байхгүй юу? Дууралцдаг. Одоо яг энийг хийхгүй бол нэг юм дутуу орхитуулсан тэр өдрийн ажлын бүтээмж ингээ буураад байгаа мэдрэмжийг авдаг тийм хэмжээнд хүрчдэг. Тийм болохоор альва хүн ямар нэг юм ингээд эхлүүлээсээ эхлүүлсэн байхад эхлэл бол хэцүү. Эхлүүлсэн байхад дараагийнхан зүгээр зогшил олчдаг. Тийм болохоор бүгд ингээд олон нийтийн спортт ч юм уу хичээллээд яваасаа